Танд Монгол улсын засгийн газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг танилцуулж байна. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 4-ний хуралдаанаар хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгалаа. 1. 2024 онд 14225 хос гэрлэлт бүртгүүлсэн бол 4463 хос гэрлэлт цуцлуулсан буюу 3 гэрлэлтэд бүртгүүлсэн гэрлэгч тутмын 1 нь гэрлэлтэд цуцлуулж байна. Гэтэл шүүх гэрлэлт цуцлахтаа хүүхдийн асуудлыг хамттан шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас олж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тустай амьдрах эцэг эсвэл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамттан заавал шийдвэрлэхээр тусгалаа. 2. Гэрлэлтэд цуцлуулж тустай амьдрах болсон эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах үүргээ биелүүлээгүй, эсвэл хүүхэдтэйгээ уулзахад нь саад болвол зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ. 3. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амжиргааны доод түвшний хэмжээгээр бус, тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаанд төлөхгүй бол алданга бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-аас 21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа. 4. 2017 онд гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуцлалт 2% байсан бол 2022 онд энэ нь 20% болж өссөн. Иймд гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуцлвал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлт цуцлсан бол хүүхэд нь буруутай эцэг эсвэл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа. 5. Эцэг их байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нөхцөл шаардлагыг олон улсын жишгт нийцүүлж, эцэг их байх эрхийг сэргээх хүртэл хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлөгдөх байдлаар зохицууллаа. 6. Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ. 7. 5-аас доошгүй жил хамтран амьдарч эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтхан үзэхээр тусгалаа. 8. 2010 онд хийсэн судалгаагаар Монгол улсад цус ойртолт 6.1%-тай байсан. Иймд цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсгээ шинжилгээгээр шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгалаа. 9. Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг засаг дарга шийддэг бус, шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишгт нийцүүллээ. 10. Хүүхдэд асран хамгаалалт харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжинд гэр бүлийн орчинд өсөн торнох нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа. 11. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгар болох, тээгч ихээр хүүхэд тэлэгхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг их байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг их байхаар тусгалаа. Танд Монгол Улсын засгийн газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг танилцууллаа.